Е ма бро. Цаг хэд болж байна? Яг таарч. 3 цаг 16 минут. Сэтгэл Сэтгэл гоё байна. хаашаа явах гэж байлаа? Юу хийж байгаа вэ? Сэлэнгийн наадмын нээлтэнд явах гэж байна. Сайн сайн хийх гэж байна. Тэгээ анхны аяллаа эхэлж байна. Тэгээ хүмүүс их бас мемориг гүйцэх гээд явж байна. Вайс өөрөө хоцроод ирсэн одоо гимшээд юм ярихгүй гэж. За вайс сэтгэл ямар вэ? Өглөөний минь хоцорж ирсэн шалтгаан. Нойр өрөөд юм. Сэтгэл айгу өндөр байна. Тэгээ одоо ингээд аян замдаа бас болгоомжтой сайн хувцаагаад очно гэдэг итгэлтэй байна. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Миний Instagram хаяг болвол за ингээ үргэлжлэх оройгоос. Гоё штэ. Олон өдөр ажилд харагдлаа дээ. Бүх мөрчтэй янзлах гэдэг. Олон өдөр ажилд харагцсан. 3 өдөр шээс. Анхны холын зай явж байгаа нь минийх гоё. Сэтгэл өндөр байна. Гэр бүлтэй хамт явж байгаа бас тий. Гэр бүлтэй хамт. Юу сэлүү штэ бам бан штэ. Бам бантай. Төмөр бөкстэй. За бүгдэнд шөнийн минь өглөөний минь клубийнхаа сержантыг хийгээ явна. Цуваагаа хамгаална. Клубээ олуулаа ингэж нэг хоол аялж байгаа. Туршлагагүй хүмүүс өндөө байгаа. Тийм болохоор бас цуваагаас авч явна да гэдэгт итгэлтэй байна. Тэгээд нийт аялж байгаа клубийнхандаа бас баяр хүргэе. Та нар чадж байгаа шүү. Бас нэг иймтэй л яваад байна да. Хоцсон үнийг бол зөгтөг байгаа. Тэ. Сайн байцгаана уу? Ингээд Степэ боловс клубын маань албан ёсны аялал Сэлэнг аймгийн Алтан булаг сумаас эхэлж байна. Бид нар одоо Сэлэнг аймгийнхаа нутагт ирсэн одоо аяллаа үргэлжлүүлээд явж байна. Өнөөдөр бас ардын хувьсгалын үлгий нутаг болох Алтан булаг сумын маань наадмын ажил бас үйл ажиллагаа явагдаж бид нар бас нээлтийн цуваанд нь оролцоод гараад ирлээ. Тэгээд энэ нь бас бидний хувьд бас маш хаз шашаантай хэрэг боллоо. Мөн одоо биднийг Сэлэнг аймгийн авто мото спортын холбооныхан маань биднийг хүлээж авч маш сайхан хүлээж авч биднийг бас гаргаж өглөө гэдэг. Сэлэнг аймгийнхаа авто мото сонирхчдын холбооныхондоо маш баярлан талархсан илэрхийлье. Сэлэнг аймгийн автомашин мотоцикл спортын холбоо бид Нодлонгоос үйл ажиллагаагаа явуулсан. Улсын аваргын дөрөвдүгээр гараг Сэлэнг нутагтаа явуулсан. Бас мото спортын үлгийн нутаг манай Сэлэнг. Мото спортын гавьяат
халиун бол гэж юм байна. Аав нь Эрдэнэ хэлэг авиатаас хөгжүүлэгч юм байна. Ийм сайхан үеийн цэцэрлэг спортоос хөгжүүлэхээр явж байна да. Сайхан наадж гин үү? За. Сайн бүлэгтэй хамтарч ажилладаг бас сэтгэл сайхан үйлдэл байна уу? Тэгээд автомобиль сон ардын сүлжээ томчгийн баялаг админ үйлдэл нийтийн сахалт асуулаас улаан жорсон маш их баярлалаа. Том хүндэтгэл байлаа та бүхэнд ажлын амжилтын алтан шалгал үнэтэй болтгоо гэж өрөөе дөө. За баярлалаа. За нийт монголчуудыгаа аял зугааллын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялахдаа хоггүй аялаарай гэсэн одоо уриалгыг манай клубын зүгээс дэвшүүлж байна. Энэ утгаараа бид нар одоо сайхны хөтөл рүү явах замаараа замын хажуудлахын одоо хог аяглуудыг түүх ажлыг эхлүүлж байна. Энэ нь одоо манай клубын гаргаж байгаа одоо уриалга юм аа. Ингээ та бүхэн идэвхтэй оролцож Монголынхоо сайхан газар нутгаар хоггүй аялцгаая. Өдгийн нутаг та чимэгтэй байна. Өндөр сайхан баргуудан өдгийн нутаг та сүндэр дэнхэн бай. Хой сэрэх үдээж. Замдаа хад ийм л байна да. Тэ хардаа юу л вэ? Хог хүний хог түүх хардаа үнэхээр муухай юм. Битгий хогоо хайж байгаарай. Өөрсдийнхөө хогийг бол аваад ивчих болно шүү дээ. Хүний хог түүх шиг муухай байдгүй юм биш үү? Замдаа алхахад ийм л байна да. Замын хоёр талаа зүгээр алхахад ийм л байна. Тэгэхээр Бүр адлалаа ирээд нийтдээ нэг 3-5 км-ийн хав гэж. Монгол улсынхаа байгалийн үзэсгэлэнт газраар хоггүй аялцгаая.